Монгол улсын ерөнхийлөгчийн зарлиг 2020 оны 5 сарын 29-ний өдөр дугаар 74 Төрийн ордон Улаанбаатар хот Баянгол дүүргийн харайд игчүүдийг эхийн алдар одонгоор шагнах тухай Монгол улсын үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1-р хэсгийн 7-р заалт Монгол улсын ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1-р хэсэг заасныг тус үндэслэн зарлиг болгох нь Баянгол дүүргийн харьяад олон хүүхэд төрүүлж өсгөн хүмүүжүүлсэн дараах эхчүүдийг эхийн алдар одонгоор шагнан сугай. Эхийн алдар 1-р одонгоор Бадман гарвын ган чулуун 1-р хорооны иргэн эхийн алдар 1-р одонгоор Ишиг баярын гэрэл маа 1-р хорооны иргэн эхийн алдар 1-р одонгоор Даваа доржийн Сэрчмаа 1-р хорооны иргэн эхийн алдар 1-р одонгоор Туяагийн Авир мэд 10-р хорооны иргэн эхийн алдар 1-р одонгоор Жамсрангийн Инх Ариуна 10-р хорооны иргэн эхийн алдар 1-р одонгоор Буянбатын анх хоёр 4-р хорооны иргэн эхийн алдар 1-р одонгоор Эрдэнэ чимгийн Отхон цэцэг 4-р хорооны иргэн эхийн алдар 1-р одонгоор Даштулмын Бүрв даш 7-р хорооны иргэн эхийн алдар 1-р одонгоор Баясгалангийн Эрдэнэ туяа 7-р хорооны иргэн эхийн алдар 2-р одонгоор Олон баярын Бүрв сүрэн 18-р хорооны иргэн эхийн алдар 2-р одонгоор Баатар хорийн үеийн Ариун туяа 18-р хорооны иргэн эхийн алдар 2-р одонгоор Дорж сүрэнгийн Хулан 17-р хорооны иргэн эхийн алдар 2-р одонгоор Найдан доржийн Дэлгэрмаа 3-р хорооны иргэн эхийн алдар 2-р одонгоор Инх тайвны Ариун заяа 9-р хорооны иргэн эхийн алдар 2-р одонгоор Борхүүгийн Ариун чимэг 12-р хорооны иргэн эхийн алдар 2-р одонгоор Дэмбэрлийн Мөнх туяа 6-р хорооны иргэн эхийн алдар 2-р одонгоор Дорж хандын Түшин жаргал 4-р хорооны иргэн эхийн алдар 2-р одонгоор Жамин шарвын Мөнгөн туяа 8-р хорооны иргэн эхийн алдар 2-р одонгоор Дашцэвгийн Болормаа 4-р хорооны иргэн
Эхийн алдар 2 дугаар одонгоор Бат Эрдэнийн Үнэр баяр 2 дугаар хорооны иргэн. Эхийн алдар 2 дугаар одонгоор Энх Туяагийн Үлзий жаргал 18 дугаар хорооны иргэн. Эхийн алдар 2 дугаар одонгоор Пүрэв Доржийн Одмаа 3 дугаар хорооны иргэн. Эхийн алдар 2 дугаар одонгоор Төмөрбаатрын Аз Заяа 4 дугаар хорооны иргэн. Эхийн алдар 2 дугаар одонгоор Байгалмаагийн Туул 16 дугаар хорооны иргэн. Эхийн алдар 2 дугаар одонгоор Төмөр чулууны Болор цэцэг 2 дугаар одонгоор Цэрэн давгийн Нэм цэвэн 6 дугаар хорооны иргэн. Эхийн алдар 2 дугаар одонгоор Цэрэн доржийн Од гэрэл 2 дугаар хорооны иргэн. Эхийн алдар 2 дугаар одонгоор Бат очрын Даваа дулам зарлиг болгосон Монгол улсын ерөнхийлөгч Алтмаагийн Бат тулга. Элбэрэл дээж нараа инхрийн үрсэн хэм бахаргал болсон эхчүүдээ та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлж бидний ирээдүй баяр баясгал гэрэл гэгээ болсон инхрийн үрсийг эрүүл саруул хайр халамж дүүрэн өсгөн торниулж байгаад нь халуун талархал илэрхийлье. Эхийн ачааг хариулахыг аргагүй гэж монголчууд бид ярьдаг. Үрээ гисэн хязгааргүй ихаар дэвчээр олон зуун шүн нойроо хугаслан асарч өсөгдөг их хүнийг сэтгэл зүтгэлийг юудаач зүрлэх аргагүй юм аа. Тийм болохоор Монголын төр эхчүүдээ хорвоогийн сайхан ээжүүдтэй жилд ганц удаа талархал илэрхийлж Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар эхийн алдар одон хүртээж хүндэтгэл үзүүлдэг юм аа. Энэ жил дэлхийд дахин даргасан цар тахлын улмаас хүүхдийн баяраар эхийн алдар одон гардуулдаг эрхэм уламжлал маань хойшлогдсон хэдхэн хоногийн өмнөөс орон нутаг дүүргүүдээр энэ ажлыг зохион байгуулж одон гардуулж байгаа юм аа. Эхийн алдар одон та бүхний өрөө хүүхдэд гаргасан сэтгэл хайр инэрлийн нэг хувьтайч тэнцэхгүй байхаа. Гэхдээ үр хүүхдийн чинь бүндэтгэл бахархал хайрын өчүүгэнж болтугай илэрхийлэл болж чадах байхаа. Улаанбаатар хотын томоохон дүүргүүдийн нэг Баянгол дүүргээс энэ жил 622 ээж эхийн алдар одон хүртэж байна. Үүнээс 1-р зэргийн одон 22, 2-р зэргийн одон 600 ээжд хүртэж байгаа. Эдгээр ээжүүдийн дотроос 2 удаа 2 ихэр хүүхэд төрүүлж 6 хүүхэд өсгөж байгаа Баянгол дүүргийн 4-р хорооны иргэн Эрдэнэжимгийн одон цэцгийг энд онцлон тэмдэглэж баяр хүргэж байна. Бидний амин эрдэнэ хамгийн үнэт баялаг болох хүүхдүүдийг эрүүл аюулгүй орчинд өсгөн боожуулж сурган хүмүүжүүлэх нөхцөлийг бүрдүүлэхэд төр онцгой анхаарч тодорхой бодлого шийдвэр гаргаж хэрэгжүүлэх замаар эхчүүдийг дэмжих ирээдүйн хойчоо хамгаалах ёстойг бас мартаж болохгүй. Хүүхэд хамгаалал эхчүүдийн нийгмийн асуудал зэргийг төр үргэлж анхааралтай байлгаж гэсэн бодлогыг боловсруулах хэрэгжүүлэх чиглэлээр миний бие тодорхой ажлуудыг санаачилсан. Цаашдаж санаачилж улсын хурал засгийн газрыг шахаж шаардаж ажиллах болно. Өнөөдөр одонгоо гардсан ачид ээж нартаа өнөр өтгөн Монгол үндэснийг бүтээлцэж буй эхчүүд та бүхэндээ хүүхдүүдэд нэрийн өмнөөс болон хувьяасаа дахин халуун талархал илэрхийлье. Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол эхчүүдийн алдар бадардаг.
одонгоо ерөнхийлөгчөөс авсандаа баяртай байна. Өнөөдөр одонгоо авж байгаа бүх ээжүүдтэй бас баяр хүргэе. Тэгээд ингримэн чимсэн үрстэй халамжин таньдаа хайртай шүү гэж хэлье. Маш их догдолсон үнэхээр баярлсан, догдолсон одоо хүүхдүүд маань ч гэсэн догдлоод гадаа хүлээж байгаа. 2 хүү, 2 охинтой. Тэгээ сүүлийн 3 хүүхэд маань бол ойрхон 2 жилийн зайтай гэртээ тэгээд ойрхон төрөөд ингээд хүүхдүүд аваад бүгдээр ингэ нараас иж байгаа. Тэгээ энэ жилийн хувьд бол их онцлогтой тий бид бүх ээжүүд хэнийг ч үл ялгалгүйгээр бүгд одоо Монгол Улсын ерөнхийлөгчөөс сайхан төрийн ордноос алдарт одонгоо авсан бүх ээжүүд боломж олгосон одоо ерөнхийлөгчдөд бас баярлалаа. Таман газрын ажилтнуудад бас баярлалаа гэж хэлмээр байна. Бүх ээжүүдэд энэ сайхан одоо ийм бэлэгт сайхан өдөр ингэж ерөнхийлөгчөөс төрийн ордноос орж ирж одонгоо авч байгаа маань бүх ээжүүдэд надаас гадна бүх ээжүүдэд их сайхан сэтгэл төрүүлж байна. Хоёрдугаар зэргийн одонгоо төрийн ордноос төрийн тэргүүнээс гардаж явах маш их баяртай байна. Үгээр хэлэхээ аргагүй маш сэтгэл догтлт юм байна. Сайхан байна. Өөрөө бол аягүй сэтгэл догтлж хүлээж авсан ордонд орж юугаа огт үзээгүй байхгүй. Тэгээд юугаа одонгоо гардаж авна гэхээр бүр сэтгэл догтлоод бараг л нойрог онжсэн да. Энэ жил авж байгаа ээжүүд маш их азтай байгаа байхгүй. Бүгдээрээ төрийн тэргүүнээс авж байгаа гэдгээр үнэхээр бахарч. Ингээд өнөөдөр одонгоо авж байгаа бүх ээжүүдтэй болон бүх одонтой ээжүүдтэй энэ өдрийн мэндийг хүргэе. Сэтгэл маш өндөр хүлээж авсан. Тэгэхээр баярлалаа. Цаашдаа ч гэсэндээ манай ерөнхийлөгч ингээд бүх ээжүүдийг ингээд хамраад явах юм нөгөө шагналаа гардуулчих юм бол ээжүүдэд маань өгч байгаа хамгийн том хүндэтгэл гэж ойлгож байна. Догтлт юм байна. Тийм ингээд гинт нэр дуудаал ингээд хасаа. Үнэхээр их баяртай. Мэдээж маш их баяртай байна. Төрийн ордноос 9 хөл цагаан тогныхоо өмнө төрийн тэргүүнээсээ гэр бүлийн бахархал болсон энэ одонгоо гардаж авсандаа маш их баяртай байна. Маш их баяртай байсан. Тэгээд хүүхдүүд маш их баярлсан. Тэгээд нөгөө энэ маш хүндтэй шагнал гэж айгүй өндөр ойлгож ингэж хүлээж авч байгаа учраас маш их баяртай байсан. Маш удаан хүлээсэн энэ зүйлээс болохоор их баяртай байсан. Энэ маш зөв бөгөөд маш одоо гайхамшигтай шийдвэр байсан. Яагаад гэвэл алдарт ихийн одон гэдэг бол бас тийм амар зүйл биш те. Тэгээ бүх ээжүүдийг бас төрийн ордондоо ороод төрийн тэргүүнээсээ одонгоо гардаж авах энэ боломжийг олгосонд маш их баяртай байна. Баярлалаа гэж хэлмээр байна. Дэлхий дээр байгаа гэр бүхэн жаргалтай байгаад үрс бүхний харснаас жаргал инээд цацарж явах болтугай. Тийм учраас ээжүүдтэй хамгийн сайн бүхний хүссэн өрөөгөөд Монголынхаа үрс маш олон болтугай гэж яриа да. За хүүхэд бол маш их түшиг. Хүүхдээс маш их түшиг мэдрэгддэг. Охин хүүхдээс бол маш их хайр мэдрэгддэг. Аз жаргал мэдрэгддэг. Тэгээд гэр бүл болгон түшигтэй, хайртай, аз жаргалтай байхыг хүсэж байна да. Өмнөх одоо би ээжүүдийгээ одоо эмээ өвөөнөрийгөө маш их бахархдаг, тэр хүмүүсээрээ маш их бахархдаг. Яагаад гэвэл бид нар шиг өнөөдөр 4 биш 6 биш те 8 9 10-аар нь 10 хэд яаж тэр олон хүүхдийг өсгөж хүмүүжүүлж тэгээд тэр хүмүүс маань маш их амжилттай юм сайн яваад нь маш их бахархдаг. Тийм учраас тэр хүмүүстээ бас баярлалаа гэж хэлээ да. Үлгэр дуурайл болсон тийм. Би Баянгол дүүргийн 8 дахь орооны иргэн Мөнгөн Туяа гэж хүн байна. Тэгээд Жамин Шарвын Мөнгөн Туяа. Ягч нь ерөнхийлөгчийн тамгын газраас утсаар ярьж баяр хүргэж бид нарыг ерөнхийлөгчөөс ордноос одоо одонгоо авах болсон тухай хэлэхэд маш их баяртай. Бид хүн маш их сайхан тийм хүлээж авсан. Манай гэр бүл маш баяртай байсан. Ягч нь гэсэн тэгээд тэр одоо үеэс хойш тэ өнөөдөр хүртэл маш их догдолж тэ өнөөдөр ингээд ордондоо орж ирээд ерөнхийлөгч баталгаа ерөнхийлөгчтэйгөө тэ хамт ингээд зураг авахулаад ерөнхийлөгчөөс ингээд одоо одонгоо гардаж авж байгаадаа маш их баяртай байна. Маш их сайхан сэтгэл төрлөө. Тэгээд ерөнхийлөгчд бас маш их баярлж байна. Тэгээд баярлаа гэж бас ерөнхийлөгчд бас хэлмээр байна. Тэгээд энэ олон ээжүүдийг тийм ээ энэ олон одоо хүмүүсийн одоо хийн энэ ээжийн сайхан ажлыг үнэлж ингэж өндрөөр үнэлж ингэж бас урамшуулж хүмүүст ингээ урам зориг өгж өөрт нь ингээ итгэл төрүүлж маш сайхан одоо өвчнөө хариуцлагатай ажил сайн ээж байна гэдэг бол маш хариуцлагатай. Тэгээд энэ ялдамд бол би бас ээжтэй баяр хүргэе гэж бодож байна. Маш их баярлаа гэж хэлмээр байна.
Яг тэгэхээр манай ээж их сайн ээж байгаа. Би бас ээжгээ сайн ээж болъё гэж ингэж мөрөөдч тий ээжигээ ингэж дуурайж ингэж явдаг. Тэгээд одоо дөрвөн хүүхэд төрүүлж өсгөж бас ингэж 2 дугаар одонгаа аваад тэгээд энэ дөрвөн хүүхдээ бол одоо бидний манай гэр бүлийн бол одоо ирээдүйн хөрөнгө оруулалт гэж их чинь боддог. Тэгээд маш их сайн одоо хариуцлагатай их орондоо бас ингээд ихийг бүтээсэн ээж аавдаа бас ажилтаа инэрлэлтэй ийм зориг мөрөөдөл тэмүүлэл өндөртэй дэлхийд нэрээ дуурсгасан юм сайхан хүүхдүүд бас болоосой гэж чинь бас бодож явдаг. Тэгээд бас хүүхдүүд ингэж маш хүүхдүүдтэй өндөр том зоригтой байхад нь том мөрөөдөлтэй байхад нь тусалж ингэж ажиллаж амьдарч явж байна. Тэгээд өнөөдөр сэтгэл маш их өндөр байна. Маш сайхан байна. Тэгээд та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд Монголын өвс олон болтойгоо маш олон ээжүүд минь одоо аж аргалтай байгаасай тий одоо хүүхд төхөн аав ээжтэйгээ аз жаргалтай эрүүл баяр баясгалантай хүүхд насаа өнгөрөөж нийгэмдээ ихийг бүтээсэн энэ зоригтой хүмүүс болоосай гэж их чинь бас хүсэж явдаг юм аа. Баярлалаа.